Сайн манахаа дараагийнхаа эмчилгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Эслайн цовруулын part 2 буюу 3 4-р ангийн нэрж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. За өмнөх анги дээр соноо маань өндрөөс унсан жойрхон явж байсан Хёнеби ачаар яралтай эмнэлэгт түргэгдэж амт гарч чадсан байдаг. Гэхдээ л яалтажгүй нэлээд өндрөөс унсан болохоор ухаан орч чадалгүйс ихэн дэвтэтгэлтэй. Удалгүй соногийн ах нь эмнэлэг дээр ирэх бөгөөд Хёнеби маань ахт нь хандаж яг юу болсныг нь сайн харж чадаагүй ч соноо бол яагаад ч амиа орлох хөвгөд биш. Тиймээс энэ бол хин нэгний хийсэн хэрэг шүү гэж хэлдэг. За үүний дараагаар бид энэ анги дээр гарах гол дүртэйгээ танилцах бөгөөд түүний Ким багш гэдэг бас л манай соногийн сургуульд ажилладаг. Манай хүний хувьд болохоор 7 хоногийн дараа ажиллаа өгөөд гадагшаа явах гэж байгаа мэн лээ. Уг нь ямар ч явах хөдөлгүй эндээ сайхан амьдарч байсан ч яг хурмаа ихийн өмнөх өдөр нь найз бүсгүй түүнийг араар тавьж байсныг олж мэдээ тийм шийдвэр гаргасан байдаг. Нэгэнт ингээд явахар шийдчихсэн болохоор бүх ачаануудаа төрүүлж явуулаад явах хүртлээр хэд хоног ихчэндээ байж байгаад явахаар болдог. За ингээд хамгийн маа зохицуулж хад байж байтал гинтэл нэг өдөр суудаг ширээн дээр нэг нууцлаг шил гараад ирхэн дээр. Манай хүн жихэндээ гайхаад хажууд байсан Кижин багшаас шилний талаар асуудал ийм шил зөөдөх хүн манад байхгүй хаа тэгэхээр танд л зориулсан шил юм биш үү? Угаасаа ч тань зохихоор харагдаж байна гэж хэлдэг. Гин багш жиргэлзэж байгаа зүгөд үзтэл мэдээж ойлгомжтой баахан улаан утаснууд харагдах бөгөөд манай хүнч нэг их хөдөлгөө ямар учиртай болохыг нь ойлгож чаддаг. За энэ хооронд мөрдөгч маань өвгийнхээ эргийн талаар сургууль дээр нэрээд уулзтал соноо маань сургууль дээрээ дэрлүүлдэг байсан болохоор хүн болгон л амиа орлсон байх гэж бодож байгаа юм лээ. Бас дээрэс нь энэ үеэр нөгөө соноог дэрлэхэд байдаг байсан хүүхэд гинтэл сургаггүй алга болсон гэдгийг олж мэддэг. Дараагаар нь хамгийн сүүлд хамт байсан хүн болох найз залуутай нь очиод уулзтал зөв зүгээр сууж байснаа л гинт миний шил алга болчихлоо гэд гараад үжигсэн гэж хэлдэг. Тэгэр нь сүүлд орсон газрынх нь камерын бичлэгийг нь үзтэл нөгөө дээрлэгч охин соногийн зүгийг нь аваа зогтож байгаа нь харагддаг. Уг нь ингээд араас нь явах тусам багваагаар сэжиг гарч ирсээр байгаа ч дээд удирдлагаас нь шал тэмийн хэрэг дээр цагаа өрөөд байна гэд соногийн эргийг амиа орлох оролдлого гэж үзээд хаачдаг. Гэтэл удалгүй нэг хүн амны хэрэг гарах бөгөөд яваад очтол нөгөө сурагчтайгаа явуулдаг байсан багш нь машиндаа амиа орлчихсан байдаг. Ингэснээр соногийн хэрэг улмал сэжигтэй санагдах бөгөөд дээрээс нь угаасаа дүү амиа орлохгүй гэдгийг Хёнеби сонсчихсан болохоор манай хүн бууж өгөлгүй өөрөө цааш хэргийг мөрдөхөөр шийддэг. Харин энэ хооронд шинхэн шилдэ олсон Ким багш маань нэгжиндээ амьдарч явах үедээ хүргэн ах нь нэгжийнх нь араар тавьж байгаа гэдгийг олж мэддэг. Уг нь хүний амьдралд оролцолгүй чимээг өнгөрч болох байсан саяхан өөртөө тохиолдсон зүйл ихчтэн ч гэсэн болж байхад зүгээр л хараад суухыг хүсдэггүй. Дээрээс нь манай хоёрыг баг байхад нь аав ч гэсэн муу адил ээжийг нь бас хоорж байсан юм байна лээ. Тэр нь бол Ким багшийн хувьд багасаа л энэ араар тавилт гэдэг зүйлээс маш их сэтгэлийн шарх авчихсан энэ зүйлийг бүр үзэн язаар ирсэн байдаг. Гэхдээ харамсалтай нь ягаад ч юм энэ араар тавилт гих зүйл амьдралаас нь огт цалтаггүй түүнийг дагсаар л байдаг. Гэхдээ энэ удаа шилний ачаар эгжийнхээ нөхрийг хуурж байгааг нь мэдэж чадсан болохоор явхасаа өмнө ядаж эгчтэй туслая гэж бодоод хүргэн ахыгаа дагж аваад үйлдэл дээр нь марьж аваад нэг хоногийн дотор энэ заваа ямаа зохицуулахгүй бол би өөрөө эгчэд хэлнэ шүү гэж хэлжгээд яваад өгдөг. За тэгээ маргааш нь болсон ч нөгөө ах нь юу ч хийсэн юм байхгүй харин ч нөгөө явуулдаж байсан эмэгтэй нь бүр сошиал хаяг дээрээ жирэмсэн гэдгээ постлчихсан байгааг нь олж хардаг. Мэдээж уурн хүрээд шууд бүх хүннийг эгчтэй өөрөө илээ гэж бодоод яваад очтол байрных нь гадаа эгч нь нөгөө явуулдаг байсан хүүхнийх нь машинтай нь мөргөлжчихсэн зогсож байдаг. Одлгүй эгчийнх нь нөхөрч гисэн хүрээд ирэх бөгөөд баахан хүн цуглжчихсан байхад эгчийг нь огт тоолгүй нөгөө явуулдаг байсан хүүхнээ аваад байр руу орчихдог. Юу болоод байна гэсэн чинь яг үнэндээ тэр явуулдаг гэдээсэн хүүхэн нь энэ хүргэн ахих нь жинхэнэ ихнэр нь бөгөөд энэ их чинь л хөөрх юм нууц амраг нь байсан юм байна лээ. Аливаа зүйл заавал харагдаж байгаатайгаа адилхан байх албагүй гэдэг нь юм уу та. За энэ хооронд мөрдөгч маань бөөр мохордолд орчихсон явж байхдаа Хёнебитэй уулзтал гинтэл өөдөөс нь соногийн шилийг олж чадсан уу гэж асуудаг. Манай хүн чихнээсээ энэ бүх хэрэгүүдтэй нэг нууцлаг нүдний шил ямар нэгэн байдлаар холбогдоод яваад байгааг нь анзаарчихсан байсан болохоор буцаагаад өөрөөс нь ямар очиртай шилний талаар ярьж байгааг нь асуудаг. Хёнеби ч угаасаа л итгэхгүй байх гэж бодоод юу ч бодолгүй тэр шилийг зөөсөн хүнд хоорондоо унтсан хүмүүс улаан утсаар холбогдож харагддаг. Бас дээрээс нь би тэрийг нь анх төрхтөл харж чаддаг байсан гэд бүхнээ илтэл мөрдөгч маань зүгээр л итгэждэг. Угаасаа л бүх хэрэг дээр нь нэг тийм нууцлаг шил яваад байсан. Дээрээс нь зөвсөн хүмүүст нь л янз бүрийн зүйл тохиолдоод байсан болохоор манай мөрдөгчийн хувьд идэхэд эзүүж байсан хамаагүй ямар нэгэн даамаг л хэрэгтэй байсан юм шиг байна лээ. За мөрдөгч маань ингээд мөрдлөгөө багваагаар ахиулаад явж байгаа хооронд Хёнебигийн сургууль дээр хоёр шин найзтай болсон байдаг. Ер нь бол энэ хоёр манай хүн дээр өөрсдөө ирээдэл нь алдчихдаг л да. За нэмэгтэй нь болохоор нилээн даалгавар нөхөр, харин эрэгтэй нь болохоор манай Хёнеби ангийнхан дарах бөгөөд манай хүнд бас нилээн хандтай юм байна лээ. Өнөөс гадна манай Хёнеби нэг дэм буудал цагийн ажилтан хийж байгаа бөгөөд нэг өдөр хоёр найзтайгаа ажил дээр байж байтал манай эдийн сургууль дээр нийгмийн ажилтан хийдэг нэг эмэгтэй буудлын руу ганцаараа яваад орчихдог. Гаднах төрхөө энгийн үеийнхээсээ нэлээд өрчилчихсэн болохоор эхэндээ сайн анзаараагүйч буудлаас гарч явах үед нөгөө далдгар найз нь хараад сургуулийн ажилтан байна гэдгийг мэдэж чаддаг.
За мэдээж энэ бол манай энэ ангийн гол дүр болох Минсон бас л нөгөө шилийг нь зүжигсэн явж байдаг. Энэ сургууль дээр нь л нэг хүн шилийг нь тараагаад байгаа юм шиг байгаа. Дээрээс нь энэ улаан утас хардаг шил нь ганцхан биш нэлээд олон байгаа юм шиг байна лээ. За энэ ч яг хөө буцаад Минсоны танилцуулга руу харцгаая. Манай хүн бол ажил дээрээ ерөн жоохон бүтэлгүй, дуу муутай, дээрээс нь хүмүүстэй харилцах тал дээрээ нэлээд асуудалтай нэгэн. Уг нь аль болох бусад хүмүүс төвөг болохгүй гэж ядагч дандаа л өөрөөсөө олоод асуудалд орчихдог болохоор ер нь бол өөртөө нэлээд дургуун үрж явдаг юм байна лээ. Гэтэл нэг өдөр Минсон маань ажил дээрээ стрессцнээс болоод чимээгүй газар жаахан амраа гэж бодоод буудлаар хор шийддэг. Тэгтэл ингэж амарх нь манай хүнд нэлээд таалагдах бөгөөд бусдад цаад болохгүй зөвхөн өрөөрөө байж чадах газар болсноосоо хойш байнга л өдрийн цагаар буудлаар чамардаг болсон юм байна лээ. Гэтэл нэг өдөр буудалдаа ороод иртэл нэг нууцлаг шил төвний хүлээж байсан бай. Манай хүн ч зүүж үзснээр улмал энэ буудалд орж ирж хүмүүсийг ажиглах дуртай болсон байдаг. Ер нь бол энэ Минсон яг цоон эрүүл хүн бол биш баг зэрэг сэтгцийн асуудалтай нэгэн байсан бөгөөд энэ шилийг олсноосоо хойш бүрч дордож эхэлдэг. Бас дээрээс нь жүжигчин болох мөрөөдөлтэй энэ төргээд л байнга сургууль дээрээ ярьж авдаг ч хүмүүс тэрийг нэг их тоодоггүй. Гэтэл нэг өдөр санамсаргүй дуугчмын багштайгаа тааралцснаас хойш шууд л түнд дурлцдаг. Ядчахт нөгөөх нь ч манай хүнтэй хальт юм ярих үедээ жүжигчин болох мөрөөдлийг нь дэмжиж ярьчихсан болохоор бараг л энэ бол миний заяаны ани байна ухааны бодчихдаг. Гэтэл нэг өдөр буудалдаа амарч байтал хажуугүй рүүнд нөгөө дуу хөгжмийн багш нь найз бүсгүүдийг ороод ирдэг. Ядчахт Минсоны байн гортог өрөө нь хажуугийнхаа өрөөг харж болдог нэг тийм жижигхэн нүхтэй юм байна лээ. Тэгээ угаасаа тэр нүхээрээ хүмүүсийг хардаг нэг тийм гач зуршилтай олчихсан бөгөөд яг ингээ харж байтал нөгөө багш нь ороод ирж байгаа юм л та. Тэгээ мэдээж ойлгомжтой угаасаа энэ Минсон ч сэтгцийн асуудалтай юм болохоор бараг л намайг хуураад араар минь тавьчихлаа энэ төр гэж бодоод нэлээд уур нүрдэг. За тэгээ нөгөө хоёрыг сонсож байтал маргаашаас дахиж уулзахаар болоо залдаг бөгөөд тэрийг нь сонссон Минсон шууд буудлынхаа өрөөг хоногоор сунгахаар шийддэг. За тэгээ удалгүй маргааш болох бөгөөд нөгөө хоёрыг хүлээж яваад найз охиных нь ирэх үеэр нь цогж унагаагаад түрүүнд оруулаад үлчигдэг. Тэнгүүтээ найз охиных нь хувцыг нь өмсөөд шууд нөгөө дуугчмын багшийн өрөөнд нь яваад ортол нөгөөх нь мэдээж гайхаж уурлаад гарах гэтэл яагаад ч юм гинтэл ухаан алдаад унчихдаг. Яасан юм бол гэсэн чинь угаасаа өнөөдөр ирэхийг нь мэдчихсэн болохоор аль эдийн уух юмд нь орё ичгсэн л байсан юм байна лээ. Гэхдээ яг уг нь бол алын энэ төр гэж бодоогүй байсан ч тунгаа итрүүлсэн үү яасан дуугчмын багш харамсалтай нь тэр дороо л үүд болчихдог. За ингэснээр нөгөө Минсон ч бүр хяналтаа алдаж баахан галзуурж байгаад эцэст нь өөрийнхөө амийг орлцдог. Удалгүй нөгөө найз эмэгтэй нь мөлгсөөр байгаа дөрөөнөөс гарч тусламж дуудснаар ингээд бүх зүйл дуусдаг. За тэгээ энэ хэрэг дээр ч гэсэн манай мөрдөгч ирж ажиллах бөгөөд хэргийн газартаа танилцж байгаад Минсоны шилийг нь олж чаддаг. Ингэснээр эцэст нь мөрдөгч маань нөгөө хайгаад байсан алтартаа шилээ олж чадах бөгөөд нөгөөхөө зүүж үзээд өөрийнхөө ямар шалга гар вэ гэдгийг анзаарж угаар киноны манд 4-р анги дуусдаг. За кино маань нийтдээ 6 ангитай бөгөөд дараагийн 7 хоногт сүүлийн 2 анги нь гараад дуусна. Тэгээ мэдээж гарснаас нь хойш нэг хөдөлгөөн оруулахыг хичээнэ. За тэгээ эцэст нь бичлэгэн таалагдсан бол тардаг юмнуудаа дараарай. Дараагийн ажлаар уулзлаа. Түр баярлалаа.